Хөөе, эцээстэй шүү дээ. Энэ хүний амьдралд юу юу чухал юм? Миний амьдралд, чиний амьдралд, та бүгдийн амьдралд юу чухал юм? Нэн тэргүүний хэрэгцээ болох хоол идэх тийм үү? Хоол идэхийн тулд ажил хийх. Одоо хөдөлмөрлөх. Хөдөлмөрлөхийн тулд тэр хөдөлмөрийн эрх ашиг нь хангах одоо энэ төр засгийн бодлого. Тэгээ амар тайван аятайхан улс оронд амьдарч хамгийн нэн тэргүүний хэрэгцээ бол хоол ундаа идэж уух. Тийм ээ? Энд чинь аятайхан байр суудсанд амьдрах. Тэгээ бас нэг болжгүй бас ус цасанд ороод тийм ээ үнэр танаргүйхэн шиг явчих. Тэгээ чинь нин тэргүүний ерөөсө хэрэгцээч ерөөсө хоол идэх өсөглөө одоотой явж болохгүй болчиход байна шүү дээ. Тэгээд ах чинь тэнийгтэй хаа байсан дээр Орсын шидэт үлгэр дээр гардаг тэнийг имэлэгийн хойноос өвөр Монголын болдоггүй бор үгний нисдэггүй бор морин очиж хөөцөлдсөний төлөө нөгөө өвөр Монголын болдоггүй бор үгэн чинь нисдэг бор морио унаад Монгол ирэнгүүтээ нөгөө хаа байсан Орсын тэнийг шидэт гүрийн үлгэр дээр гардаг тэнийг имэлэгийн одоо элдвэр хараа зүхэнгээ нийт монголчуудыг одоо элдвэр нь хараасан зүгсэн талаар шуугаад ах юм. Одоо бас тэрний баячуулын хүүхэд нь яасан гинэ вэ? Тэр Библиэлд гардаг Эстер ч гинүү. Тэр Эстрийн хойноос гүйснийг нь монголчууд одоо бас Библийг одоо хойноос нь Библи судлах гэдэг юм уу? Яах гэдэг юм? Баахан Библи судалдаг хүн барьж авч цоцсон юм уу? Мэдгүй энэ учир нь олдохгүй нэг толгой нь олдохгүй нэг сонин юмны хойноос л хөөцөлтөд яриад байгаа. Та нар чинь сүүлийн үед ховоор одоо ингээ хооллаа цаддаг болцсон юм уу? Би бол ерөөсөө тэр ховыг чинь сосоод цадахгүй байна өлсөөд байна. 3 хоног юу ч хийдсэнгүү турж өглөө. Энэ ажил аятайхан шиг хийгээд нэг авдаг цалингаа нэмүүлээд нэг хүн шиг аятайхан амьдрчмаар байна. Энэ төр засаг минь ээ. Дээгүүрэл идэдэг энэ доогуур ч одоо бүгд турж өглөө. Эсвэл энэ доогуур идэг хүмүүс нь бүгднгийнх нь тархин нэлжлээд ингээ хуваар хооллоод ингээ амьдраад болоод идэг болохоор та нар ч одоо ингээ хов бэлдээл өгөөд байт юм уу та хайшаа би өлсөөд ээ шүү. Өлсөж чинь. What the fuck?